Өнөөдөр миний хувьд бол нэгэн онцгой өдөр байгаа. Солонгос ирээд дараа жил болсон анх удаа сонгуульд оролцохоор боллоо. За надад сонгуулийн хуудас ирсэн байна. За Солонгост 영주권 буюу F5 визтэй болох бол байнга оршин суух виз ахгүй. Орон нутгийн сонгуульд оролцох эрх маань нэгддэг. За тэгээд гол нь F5 авчаад 3-аас дээш жил болсон байх хэвээр. Цэнгэр амттай заалж үзье. Гадаад хүн болохоор ерөнхийдөө 9 шидийн хэлээр нь мэдээлэл өгсөн байна. Англи хэл, хятад хэл, япон хэл, монгол хэл бол энэ даалга. Яасан сонгуульд оролцох арга маань энд ингээ тайлбар өгсөн байх шиг байна. За энд нь юу нэгсгэй. За энэ болохоор сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн бүх материалууд нь байх шиг байна. За энэ орон нутгийн сонгуулиар ямар хүмүүс сонгох вэ гэхээр за Чомбог мужийн даргаыг сонгоно. За Чонжу хотын даргаыг сонгоно. Чомбог мужийн боловсролын байгууллагын даргаыг сонгох юм байна. Ямар ч гэсэн зөмөрөө амттай сонгуультай явцгаая. Let's go. Сонгуулийн өдөр бол бүгд 6 сарын 3-нд байгаа. За өнөөдөр 5 сарын 30 буюу хагас өдөр. Энэ нь сонгуулийн урьдчилсан санал авалт нь 5 сарын 29-30 явагдаж эхэлсэн байгаа. За тэгээ урьдчилсан санал өгөлтөй болохоор заавал гэрийн хаяг гэхгүйгээр боломжтой газар очиж сонгуулаа өгөх боломжтой. За өнөөдөр сонгуулаа өгч байгаа газар манай гэрийн хажууд байдаг. Сонгуулийн газар байгаа. Манай ер нь бол миний яг өөрөө өгөх ёстой газар гэж ойлгож байна. Миний хувьд болохоор гадаад иргэний юм гэхээр сонгуулаа өгөх боломжтой. F5 гэдэг 영주권. Энийг аваад 3 жилээс дээш Солонгост амьдрах юм бол орон нутгийн сонгуульд оролцох боломжтой. Цаашаа төфийн 평화동이고 뭐고 없지. 어떻게 나보다 모를 수가 있어? 그런가? 다 이렇게 хажууд апартны ширсэн чинь сонгуул өгдөг газар нь биш ээ. 6 сарын 3-нд яг манай саяны очсон газар бол сонгуул өгөх баг. Өнөөдөр урьдчилсан сонгуул нь болохоор өөр газруудад явагддаг юм байна. Одоо тийш их алах чинь эндээс 10 минут алах юм шинжтэй. Сүүлд халуун болоод гэж байгаа юм уу, нас ахаад гэж байгаа юм уу? Жохон алхахаар ахилдаг болцох. Солонгосын анхны сонгуульд тогтолж байна. За сонгуулаа өгөөд өгчлээ. Сонгуулаа өгч ирлээ. Эвгүй л гэдэг юм байна. Үгэндээ сонгуул өгчөөд юу яа гэж бодож ирсэн. Гарн дээр тамга дарыг гэж бодож ирсэн. Тэгээд магтаад гараад өгчих. За одоо юу хийх вэ гэхээр Солонгосын ёны юм буюу одоо дуучид те альбом яаж гаргаж байгаа юм бэ? Тэрийг ихдээ сонирхож үзье. За надад болохоор энэ Мамамүгийн Хүйний альбом бэлгэнд оржсэн. Их сургуулийн маань магистрийн ангид сурж исэн манай эгч энэ ээж нагаа. Тэгээ надаа ерөнхийдөө энэ шинэ альбом гарах болгонд бэлгэнд өгдөг. Тэгээ сүүлийн үед альбомуудын ерөнхийдөө хандлага нь дандаа өөр болсон. Жоохон LP маягаар ерөнхийдөө альбомууд гаргадаг болцсон байлээ. За Хүйний царай байх шиг байна. Бис өөрөө ерөнхийдөө Хүйн дагад дуртай айгу тийм онцгой тийм дуу хоолойтой гэх юм уу? Айгу гоё дуу хоолойтой санагддаг. За энэ дотор болохоор LP байгаа. Манайд LP тоглоулагч, пианист тоглоулагч байхгүй болохоор одоохондоо энэ дуугийн сонсох боломжгүй байна. Гэхдээ ерөнхийдөө удахгүй пианист тоглоулагчтай болохоор энэ дуугийн сонсч үзнэ. За дууныхан танилцуулга, өөрийнх нь постэр зураг инээд тэрэ байх шиг байна. Том альбом матад гоё гаргад юм байна. За энэ гарын үсэг нь болохоор Хүйн өөрөө яг ингээд гарын үсгээр зурж өгсөн. Яг оригинал гарын үсэг. Вау, энэ бас дахиад юу вэ штэ? Пенц штэ.
Вау. Янз бүрийн хоёр янзын пенцтэй юм байна. Nice. Айгу хөөлгөө нараа. За айгу ол юмтай. Одоо хамгийн таалагдж байгаа энэ. Оо яа гэмбэ. Миний камерны цүнхэндээ ингэж зүчгэлээ. За явуулсан сүүлийн Солонгосын оддуудын гаргаж байгаа альбомтой танилцтаа их гоё альбом гаргадаг юм байна. Өнөөдөр миний хувьд маш онцгой өдөр байлаа. Солонгост амьдарч байгаа монгол хүний хувьд анх удаа сонгуульд оролцоод иргэний үүргээ биелүүллээ. Өнөөдрийн төгсгөлд өөрийн дуртай уран бүтээлчийн дууг сонсонгоо дуусгая гэж бодож байна. Солонгост монголчуудын бодит амьдралтай танилцсан эсвэл намайг дагаарай. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Bye.